өнөөдрийн манай уламжилалт оюун дугуйлшгүй уулзалтын маань зочноор та бидний бүгдийн таньж одоо ичнээ болоо шууд танил жаргал сайхан ах гэсэн та бүхэнд дэлгэрэнгүй танилцал болоо хэрэг байх дээр фактын нэвтрүүлгийг хөтэлдэг нийтлэлж эдийн засагч та Монгол томны дондор өөрөөр нийтлэл хөтэлж явуулдаг телевизийн нэвтрүүлгээр болох алдартай ийм хүн байна. Тэгээд жаргал сайхан манай Кембрижийн сургуульд 1 сарын хугацаатай ирээд энэ хугацаанд нь бид нар бас бидний уламжлал зохион байгуулж байгаа уулзалт дээр оролцооч гэсэн урилгын манай хүлээж аваад энэ дээр ирж оролцож байгаа бид нар бас танд их гүн талархалтай байгаад ирхэлье. Ингээд өнөөдрийн уулзалт маань бол Монголын өнөөгийн толгомцсон асуудлууд, Монголын хөгжлийн толгомцсон асуудлууд, энэ дотроо эдийн засаг болоод улс төрийн асуудлуудын талаар манай зочилтч маань та бүхэнд ярьж танилцуулнаа. Ингээд таныг яриаг хэлхийвэл хүрч байна. За баярлалаа. За их Британд амьдарч байгаа монголчуудаа уулзах боломж олгосонд их баярлалаа. Та бүхэнтэй уулзахын боломж гарсанд таатай байна. Элчин сайдын яамны хэн дэмжиж бас оролцож байгаа. Элчин сайдын яамны зөвлөх гамбол дарганд ирсэн байгаа. За өнөөдөр Монголд байгаа улс төрийн эдийн засгийн ямар асуудлууд байгаа. Тэрийг бид яаж даван туулж байгаа, юу нь болж ийн болохгүй байна гэдэг тухай би ихлэд өөрийнхөө санд бодыг та бүхэнд хэлье. Тэгээ та бүхэн надаас дараа нь асууна биз. 30-40 минутанд багтаад энийг тийм бүгдээрээ саналаа хуваалцъя гэж. Би өөрөө энэ Кембрижийн сургуульд 1 сараар visiting scholar 1 сарын судлаач тийм альчил хийж байгаа. Тодорхой асуудлуудаар бас судалж зорилготой сэдвүүтэй ирсэн. Тэрнийхээ дагуу эдгээр тийм хүмүүстэй уулзж ярьж байгаа. Зарим нь манай бидний миний өнөөдөр ярьж байгаа энэ сэдвүүтэй ойролцоо. Тийм учраас зарим сүлж харсандаг та бүхэнтэйгээ хуваалцах таатай байна. За ингээд өнөөдөр бид нар эдийн засгийн хувьд, улс төрийн хувьд ямар асуудлууд байгаа вэ гэдгийг тухай ярив. За юуны өмнөх эдийн засгийн тухай ярьцгаая. Эдийн засгийн хувьд бол манай улс өнөөдөр болтол уул уурхайн салбарт болсон эдийн засгаар хөгжиж ирсэн. Тэгээ энэ бол одоо mining boom bust гэж ярьдаг тийм хөөсөрч байгаа хөөс харс. Тэгээ бүх хоёр оронтой өсөж байгаа орны эдийн засгийн өсөлттэй төлөвлөс байна. Хоёр оронтой эдийн засгийг тулгуур бариад олон жилээр явах тийм улсаар хандж байх. Тийм бодлоор болж байгаа. Ганцхан чөлөөт эдийн засгийн нэг төвлөрсөн эдийн засгийн чөлөөт эдийн засгийн нэг том ялгаа бол эхлээ хямрал гэж ярьж байгаа тийм. Энэ хямралын үед бол эдийн засаг өөрийгөө ингээд буцаад өөрийнхөө баланс буцаж орохын хэмжээний сэгсэлдэг шилгэж хэрвээ ойлгомжтой хэлэх. Энэ чөлөөт эдийн засгийн чөлөө зах зээлийн эдийн засаг өөрийнхөө журмаар явж байгаа. Баланс нь ингээд баригдахгүй алдагдаад гэдэг. Өөрөөр нь тодорхой зохицуулалт явуулдаг машин. Тэгэхээр тийм учраас нөгөө үе мөчтэй буюу cyclical гэж яриад байна. Cyclical гэж яриад байна тийм ээ. Өсөж байгаа, буураад энэ хооронд зөндөө олон эдийн засгийн харилцаанууд буцаж өөрийнхөө байранд орж байгаа. Тэгээд дараагийнхаа өшөө ирүүл дараагийнхаа цикл рүү ордог. Тийм учраас нөгөө талаас нь тийм тэр дээр хүлээлттэй байсан болж. Гэхдээ энэ цикл урт байх, богино байх, аль зэрэг үр дагавартай хэцүү байх гэдгээс нөгөө тухайн одоо эдийн засгийнхаа их олон онцлогоос хамаардаг. Тэр эдийн засгийн өөрийнхний механизм ажиллаж яхад тэрэнд саад болж гин үү? Тэрийг чигээр одоо үнийг зах зээл биш засгийн газар тогтоож гин үү? Чөлөө төрсөлтөө аль зэрэг өөрөө бий болж байгаа. Энэ үзүүлэлтүүдийг аягуулсан тооцох хэрэгтэй байдаг. Тийм учраас ийм факторуудыг тооцоод манай эдийн засгийн байдлыг ярих зүйтэй болов гэж бодсон. За уулуурхайн энэ
уулуурхайн энэ хөгжилд зогсоод тасралтгүй уулуурхайн ингээд тасралтгүй бид нар ингээд юм ухаад гаргаад гадаадын хөрөнгө оруулалт тасралтгүй ороод ингээд явхад тодорхой үрийн хязгаар байгаа. Одоо өнөөдөр манай улс төрчдөө гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй болцсон учраас бид одоо ингээд байдлаар орчлоо гэж ярьж байгаа. Гэхдээ энэ бол гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоосон зөндөө манай улс төрийн хүчин зүйл байсан. Та бүхэн мэдж байгаа. Явсараа одоо 3 зүйл болсон гэж саяхан оюутан тооцоолаа монголчууд нь хэлсэн байгаа. Гэхдээ одоо өнөөдөр би тохирлоо гэхэд тэр банкуд буцаад суугаад дахиад нөгөө төлөвлөгөө тооцоогоо хийсээр байт 6 сарын асуудал байгаа. За явъя гэж хэлснээс хойш 6 сарын дараа энэ төсөл урагшаа явна. Энэ төсөл бол өөрөө оюутан төсөл асар том төсөл. Манай эдийн засгийн 30-40% хамаарсан тийм том төсөл. За ийм маягаар бид зогссон байгаа. Тэнд байсан 3,000 нийт 3,000 орчим ажлын байр зогсоодсон байсан. За оюутан нийлүүлэлт хийдэг зөндөө олон уулуурхайн компаниуд байдаг. Тэд нар бас ажилгүй байгаа. Энэ бүхэн бол нүхэнд яагаад ийм байдалд орсон бэ гэдэг анхнаасаа гэрээ хэлцээрийг хийхдээ боловсон хүчний хувьд бид дутуу хийсэн байна. За улс төрчдөө бие биенийг хардж байгаа. Бидэрт мэдэхгүй чадахгүй юм их байгаа. Бүх олон хуульчтай тийм том систем корпорацтай бид нар ингээд сая ингээд сургууль төгссөн залуучууд ороод гэрээ хэлцээр хийгээ бид нар шууд тохироод их явж чадахгүй байсан баг. За тэгээд улс төр маш их орсон. Тэгэхээр энэ одоо ганц энэ бол оюу толгойч биш. Угаасаа бид одоо эдийн засгийн зарчмын асуудал юу болж байна гэдэг тухай одоо юм нээлттэй ярих болчиход байна. За оюу 5 толгой байна. 5 толгойн төсөл төрөө өөрөө ороод хийнэ гэж хэлсний оролцсон. Ардам бол бид стратегийн орд газар ихэнх эзэмших ёстой гэсэн энэ урамсгалын дор ороод төр өөрөө хариуцлага хүлээдэг болоод тэнд 2-3 газар хуваагаад авсан байсан хуваарлаад өгсөн. Тэгээ хувийн компани урагшаага 270 км газар төмөр зам барина гээд төмөр зам аяг бариад ихэлсэн 70-гаар тавьсан юм шүү дээ. 70 км 70 тавьсан ш. Тэгээ яхсоо бид нар энийг та нар шиг тэр нарийн цалигаар барихгүй бид ер Монгол улс өөрөө барина гэж хэлээд энэ засгийн газар за төрөүний засгийн газар да зогсоогоод нэг 6 жил зогсоож байгаа. Тэгээд энэ километр ганц километр тавигдаагүй. Тэгээд өргөн нарийн төмөр зам гэж маргадаж яг одоо маргадсан шалтгаан юу гэхээр элбэгдэрч ерөнхий сайд байхдаа Медведевтэй байгуулсан гэрээ байдаг. Монгол улсын дэд үтцийн төмөр замыг Оросын төмөр замаар тавина гэсэн гэрээ байдаг. Хятадын төмөр зам бол 85 мм-ээр нарийнхан байдаг. Ийм хэмжээтэй зайтай шүү дээ. Орон төсөөрөө. Тэгээ энэс болоод улс төрийн асуудал болгоод нэгсээр байгаа бид төмөр замаа барьж чадаагүй. Энэ бол 5 толгой ашиглалтанд их том нөлөөсөн. Нөгөөх нь төр бол эхнээсээ зөв концепттэй яваагүй. 2-3 хуваагаад. Тэр чинь 5 толгойн 3 ажих 3-аа тус-тусаа захиргаас цааш байгуулна. Тус-тусаа зам байгуулна. Тус-тусаа зугаах өдөр байгуулна гэж ярьж ирсэн. Тэгэхээр энэ угаасаа ямар ч эдийн засгийн хувьд агуулгахгүй байгаа байсан. Нэг ордны 3 газраас нь 3 юм тавиад нэг ашиглахын орно. Энэ бүх яриа бол ингээд нийгмийн хэмжээнд юм консенсус нэгдсэн ойлголтод хүрэхгүй яваад байсан. Тэгээ энэ бүхний үр дүнд ямар ч ажил хөдөлгөөгүй бид энэ үр дүнд нь бол энэ том төслийг нэг сайн хөдөлгөж чадаагүй. Төр орсон. Төр ормогцоо төр бол юудэс хамтарсан засгийн газар сонгуулийн амлалтыг биелүүлэхийн төлөө Чалко компани 5 толгой төрийн компани болохоор хурдан гэрээ байгуулад шууд анхны мөнгнөөс нь 250 сая доллар өөрсдөө аваад ард түмэн тагаагаад авчихсан. Тэгээ төр эдийн засгт ингээд ороход би эзэн гэж хандахаараа нөгөө нүүрсний уурхайд авсан төрүүлж төлсөн зээл бол тэр төрүүлж төлсөн авсан мөнгө зээлээр авсан мөнгө тэр уурхайхаа хөгжүүлээд олборлоо тэгээ цаашаа явуулах тэр мөнгөөр орох ёстой үстэй. Гэтэл тэрний орон чинь аваад ингээд улс төр болгоцсон. За энэ бүхний үр дүнд хөрөнгө оруулалтын хувьд тогтмортой байдлыг хангаж чадаагүй итгэл алдсан учраас хөрөнгө оруулагч үндсэндээ багаар явж эхэлсэн. Явж эхлээд эдийн засаг сулраад модад эхлэхээр
10 сараас хойш буцаж хуулиа өөрчлөөд одоо хичнээн даллаж байгаа, дуудаж байгаа. Энэ чи итгэлдээ суурьсан бизнес. Нэг итгэл алдахаар бол дахиад тэрийг хэд юу болдог гэж суугаад байна. Яг тийм байдалд орсон байна Монгол улс. Төрөлсөн зүйл одоо ихээр ганцхан систем байна. Төрөлсөн гаргаж байгаа бол 5 жил 10 жил яваад. Тэр нэг бондын нэг ч нь бол мен одоо том тоогоор цааш явж байна. Тэгээд нэг армийн бонд бүгд гараад авсан. Дараа Япон 예의 밑에 예의 부사들 데이터에서 사무라이 모델을 쓰는 아무것도 지금 시스템을 말씀드리고 단계로서 제일 안시다 몽골 시딘스 아론 제법 나와서 돼요. 테크닉한 걸 정도 대책들이 있어야 안시죠. 국진 방크 좋아했어. 국진 방크는 오히려 국진 방크는 오히려 나오지 제일 그랬었어요. 각자가 오히려 왔어. 무슨 세계관 제일이가 해보신 방크라고 오히려 좋아서 이딘스로 와봤어. 그러면 그것도 이딘스 야만 힘지게 하나가 갔을 때 이게 컨셉 몽골에서 어떤 것을 하고 싶어요. 그래서 대부분이 교수가 되게 진짜 하나의 그때로 활동하려고 나오고 되게 단체가 그때 자산들이 되게 뭐 제가 다시 문제를 생각하고 싶어서 되게 하시고 또도 좋아하는 다른 아니야 그래서 아크리도 그렇게 теории 아무래도 다운조 사이가 같은 한스 고친 다운 사이가 둘이 좋아요. 나중에 검증들의 다운 조사이 되죠. 다음 아스칸서 하시 아름진다. 내디로 나가 되시네. 대중지가 야수 힘을 쓰게 타서는 또 바라야 되게 되게 가가게 생각하고 대비에 미치다 하면서 제일 큰 고민이 하는 만화도 볼때 대중이면 양을 힘주는 하지 않다 어떤 신지를 그 상대 좋아하고다 학과적인 야식 때문에 그 뒤로 환경으로 이쪽으로 전부 다 나가야지. 이 바이러스보다 이거보다 인지적으로 같은 거였어요. 나오더라고 있으니까. 그리고 전화주가 몽골 방크 이딘스고 문구 어머치스 몽골 문구 인디다고 했어요. 어떤 그런 팀으로서 나왔을 때